Хүний эрх гэж юу вэ? Эрх гэж юу? Хүний эрх үү? Би сайн мэдэхгүй. Уг нь бол сайхан л асуулт байна. Хүний эрхийн талаар ярил зөндөө юм ярил л ах л та. Жохоо хэцүү л асуултаа жоохон мэдлэг сорьсон маягийн. Хүний эрхийг үл ер нь тэгээд юу штэ. Хүний эрхээ. Одоо эрх хэрэглээд байгаа ер нь үүргээ мэдчихэж байгаа юм уу? Өвнө өөрөл юу бахта. Гэтэ сайн мэдэхгүй. Би уйлж шилтэй тэгэхээр сайн мэдэхгүй байна. Иргэн гэдэг хүний эрхийг төгс хангахын төлөө энэ нэг сонгосон шүү дээ. Өнөөдөр 20 жилийн дараа харах юм бүр байхгүй. Хүний эрхийн талаар олон юм байдаг шүү дээ. 10 хүнээс асуувал 10 хүн хариулт хэлэх байх. Хүн энэ бол Homo sapiens төрлийн төлөөлөгч, энэ бол эрэгтэй эмэгтэй хүн буюу хүүхэд, энэ бол хувь хүн. Эрх энэ бол тань заяагцсан буюу зөвшөөрөгдсөн боломж, хуульцсан утгаар навч үзвэл баталгаатай эрх чөлөө юм. Хүний эрх гэдэг нь та зүгээр л хүн учраас танд байх ёстой бүх эрхүүд юм. Энэ бол хувь хүн таны л эдлэх эрх юм. Тухайлбал эрх чөлөөтэй амьдрах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх эрх гэх мэт. Гэхдээ хүний эрх нь хүн бүр зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд дэлхийн аль ч өнцөг болон амьдарч байгаагаас үл хамааран бүх хүмүүс адил тэгш эрхтэй байх ёстой. Хөгшин залуу, баян ядуу, тамирчин, дуучин, талбайн цэвэрлэгч, Монгол, Африк, Албан энэтхэгч бай. Христ, лал, буддын шашны аль нь ч шүтдэг бай. Огт шүтдэггүйч бай. Таны аав ээж, хөршүүдтэй ялгаагүй бүгдээрээ л адил тэгш эрхтэй. Тавчхантай бол хүний эрх ертөнцийн бүх хүмүүст хамаатай. Та ямар эрхтэй вэ? Би сурч боловсрох хэрэгтэй. Эрүүл мэндийг хамгаалуулах хэрэгтэй. За аринд явах хэрэгтэй. Ажил мэргэжлээ сонгох хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллагаас нийтдээ хүний эрхийн 30 орчим төрлийг тодорхойлсон бөгөөд эдгээр эрхүүдийг хүний эрх гэж нэрлэж болох юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 1948 онд хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх баримт бичгийг баталж түүнд хүний эрхийн гол эрхүүдийг тусгаж өгсөн бөгөөд энэ нь хүн төрлөختн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны суурь баримт бичиг болсон. Гэхдээ энэхүү тунхаглалыг шууд зохиогоогүй. Хүү нэгдлийн үед хүний эрх гэдэг зүйл байгаагүй. Хэрв та хүчтэй эрх мэдэлтэй нэгний талд байсан бол та амар тайван амьдрах боломжтой байсан. Хэрв сул дорой нэгний талд байсан бол бүх зүйл эсэргээр байдаг байж. Гэтэл агуу Сайрус гэдэг хүн энэ бүхнийг өөрчлөхөөр шийдсэн. Вавилоныг эзэлсний дараа тэр хувьсгал хийжээ. Тэрээр бүх боолуудыг чөлөөлж хэний талд байгаагаас үл хамааран хүмүүс өөрсдийн хүслээр шашин шүтэх хэрэгтэй гэж хэлжээ. Түүний үгийг цилиндр хэлбэртэй шавраар хийсэн баримлаар бичиж Сайрусын бортог гэж нэрлэжээ. Ингэж хүний эрхийн асуудал анх үүссэн ажээ. Хүний эрхийн талаарх ойлголт санаа нь Грек энэтхэг тэгээд Ромд хурдтай тархаж хүрсэн. Ромд хаан ямар нэгэн хууль зарлиг гаргаагүй байхад иргэдэн тодорхой ёс журмыг даган мөрддөг байсан. Энийг жам ёсны хууль гэж нэрлэжээ. Гэхдээ эрх баригчид энэхүү эрхийг уландаа гიშгэж байлаа. Мянган жилийн дараа Англи улсад хинч бүр хаан хүртэл ард иргэдийн эрхийг хэрэгсгүй болгох эрхгүй гэдэгт Английн хааныг итгүүлж чадсан. Ингэж хүний эрхийг хүлээн зөвшөөрч эрх баригчдаас хараат бус болсон талтай. Британд босогчид өөрсдийн тусгаар тогтнолыг зарлаж, хаанд бүх хүмүүс адил тэгш эрхтэй төрдөг гэдгийг ойлгуулж чаджээ. Хаанд энэ санаа тааламжтай байгаагүй боловч тэрээр энэ бүх бослогыг зогсоох чадалгүй байсан болохоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд эцэст нь Америкийн нэгдсэн улс байгуулагджээ. Харин Францчууд цаг алдалгүй өөрсдийн эрхийн төлөө бослого дэгдээсэн. Тэдний эрхийн жагсаалт арай урт байсан бөгөөд энэ эрхүүд нь зохиомол биш, харин жам ёсных гэж зарласан. Ромын жам ёсны хууль нь жам ёсны эрх болсон. Харамсалтай нь энэ нь хүн бүрийн сэтгэлд нийцээгүй. Франц улсад Наполеон хэмээх генерал шинэ ардчлалыг түлхэн унгаан өөрийгөө дэлхийн эзэн хаанаар өргөмжлөхөөр шийдсэн. Тэр өөрийн хүчин зүйлдээ бараг хүрч чадсан. Гэхдээ Европын улс орнууд нэгдэн тэрнийг ялсан. Ингээд хүний эрх нь дахин хүмүүсийн гол сэдэв болон хувирсан. Бүх Европ даяар хүний эрхийн талаарх олон гэрээ хэлэлцэр хийгдсэн. Гэхдээ энэ зөвхөн Европ төвд хүчинтэй байсан юм. Дэлхийн бусад улс орнуудад дүрмийг хэрэгсдэггүй байлаа. Европын томоохон улсууд дэлхийн бусад орнуудыг эзлэн дайн байлдаа хийсээр л байсан. Тэр үед энэтхийн нэгэн залуухан өмгөөлөгч Махатма Ганди бүх зүйл хэмжээ хязгаартай гэж хэлсэн байдаг. Тэрээр хүчирхийллийн эсрэг зөвхөн Европт байгаа хүмүүс биш, дэлхийн бүх улс орны хүмүүс өөрийн гэсэн эрхтэй гэж хэлсэн байдаг. Эцэст нь Европчууд хүртэл энийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Гэхдээ дэлхийд дахинд хоёр том дайн болсон. Гитлер дэлхийд амьдарч байгаа еврей үндэстнүүдийн бараг талыг нацистийн аимшигт хорих ангиудад хорж, ойролцоогоор 90 сая хүний амь насыг хөнөөсөн.
Хүний эрх нь урд өмнө хизээч тийм мөхлийн эрмэгтэй тулгарч байгаагүй бөгөөд дэлхийд дахинд зайлшгүй өөрчлөлт хэрэгтэй болсон. Тэгээд дэлхийн улс орнууд нэгдэж нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулсан. Энэхүү байгууллага нь хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үндсэнд итгэх итгэлийг дахин батлах гэсэн үндсэн зорилготой байгуулагджээ. Гэсэн хэдий ч энэ хүний эрх гэд байгаа зүйл яг юу юм бэ? Энэ хүний эрх нь эртний сая руу саны бүтээл байсан уу? Эсвэл эртний Ромын хууль байсан юм уу? Эсвэл Франц улсын тунхаглал юм уу? Ингээд харахад хүний эрхийн талаар бүгд өөр өөрсдийн үзэл бодолтой байсан байна. Гэхдээ Элеонор Рузвельтийн удирдлагын дор бүх нийтэд зориулсан хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бий болгосон. Францын жам эсний эрх нь хүний эрх болон хувьсан өөрчлөгдөжээ. Ингээд товчхондоо сая русгийгч бүх хүмүүс адил тэгш эрхтэй байх ёстой гэж хэлэхээс өмнө хэдхэн азтай хүмүүс тодорхой эрх эдлэж байсан. Мөн хүний эрхийг шууд хүлээн зөвшөөрөөгүй. Инхийн тулд хэдэн мянган жилийн дайн байлдаан явуулж, тунхаглал баталж, дахиад л хоорондоо байлдаж явсаар эцэст нь хүмбэр хүний эрхийг эдлэх ёстой гэдгийг дэлхийн нийтээрээ ойлгосон. Тэгээд бүгд амар тайван амьдрах болжээ. Гэсэн хэдий ч нэг асуудал байсаар байна. Хэрвээ хүмүүс орон байр хоол хүнсээр хангагдах эрхтэй юм бол бидний амьдарч буй дэлхий дээр яагаад өдөрт 16 мянган хүүхэд өлсгөлөнгөөс болж нас барсаар байгаа юм? Өнөөдөр 1 секунд тутамд 1 хүүхэд нас барж байна. Хэрвээ хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй юм бол яагаад мянган хүмүүс өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэний төлөө шоронд хоригдож байгаа юм? Хэрвээ хүмүүс сурч боловсрах эрхтэй юм бол яагаад бидний дунд 1 тэрбум боловсралгүй насанд хүрсэн хүн амьдарч байгаа юм? Тэд яагаад суралцж чадахгүй байна? Хэрвээ боолчлол бүрмөссөн усцсан бол яагаад 27 сая хүн одоо хүртэл боолын хөдөлмөр эрхэлж байгаа юм? Өнөөдөр боочлогдож байгаа хүмүүсийн тоо 1800-аад оныхтой харьцуулахад бараг 2.5 дахин нэмэгдсэн байна. Энэ бүгд хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтуудыг улс орнууд заавал мөрдөх албагүй тунхаглалын шинжтэй байгаатай холбоотой. Өөр бусад гэрээ конвенц хууль байгаа ч гэсэн тунхаглал цаасан дээр хийх хоосон үг хэвээр байна. Тэгвэл энэхүү хүний эрхүүдийг хэн бодит зүйл болгон хэрэгжүүлэх ёстой юм бэ? Мартин Лютер Кинг арсангоор ялгарлан гадуурхалтын эсрэг тэмцдэг байсан. Хэдийгээр энэ тэмцлээс 20 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан тунхаглалд энэхүү ялгарлан гадуурхалтыг арилгах талаар заасан байсан ч Мартин Лютер Кинг энэхүү тэмцлээ үргэлжлүүлсээр байсан. Нельсон Мандела 90-ад онд нийгмийн шударга байдлын талаарх асуудлаар тэмцэж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Манделагийн тэмцлээс 40 жилийн өмнө ялгарлан гадуурхахыг зогсоох шийдвэр гаргасан байсан. Гэсэн хэдий ч Нельсон Мандела тэмцсээр л байсан. Эрүү шүүлт, ядуурал, ялгарлан гадуурхахын эсрэг өнөөдөр тэмцэж байгаа хүмүүс үлэмжвэлтэн супер баатрууд ч биш. Энэ хүмүүс нь жирийн нэг ард иргэд, хүүхдүүд, аав ээж, багш мөн энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж чаддаг тодорхой бодолтой хүмүүс юм. Тэд хүний эрх гэдгийг түүхийн хичээл, илтгэл, реклам зүгээр цаасан дээрх үгс биш гэдгийг ойлгодог. Энэ нь бид бүгдийн өдөр бүр хийдэг сонголт. Энэ нь хүн бүрт байгаа хариуцлага бөгөөд бие биенээ хүндлэх, дэмжлэх тусалцаа үзүүлэх, шаардлагатай иргэдийг хамгаалах зэргээс бүрдэнэ. Элеонор Рузвельт хүний нийтлэг эрх нь хаанаас эхэлдэг юм бэ гэж асуусан байдаг. Хүний эрх нь маш жижиг газраас эхэлдэг. Бидний орон гэртээ ойрхон, дэлхийн газрын зураг дээрээс олж харахааргүй газраас эхэлдэг. Гэхдээ энэ нь жижигхэн газар нь тодорхой хүн бүрт бүхэл бүтэн ертөнц байдаг. Энэ нь түүний амьдарч байгаа хороолол, сургууль, коллеж, тухайн хүний ажиллаж байгаа үйлдвэр, эсвэл өрөө тасалгаа юм. Энэхүү газруудад эрэгтэй эмэгтэй хүн, хүүхэд бүр шудраг хандах, ижил боломжтой ялгуурлан гадуурхалдаггүй байхыг хүсэж байдаг юм. Энэ бүх эрхүүд нь дээр дурдсан газруудад байхгүй байвал өөр ямар нэгэн газар байгаад ямар ч нэмэргүй юм. Хүн бүр эрхээ мэдж, эрхийнхээ төлөө нэгдэцгээе. Тус цахим хуудсанд туршиглан Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссаас олон улсын хүний эрхийн өдөр зориулан бэлтгэв.